Өнөөдрийн сэдэв бол энергийн тухаяас ярилцъя гэж бодож байна. За бүх зүйл энерги гэдгийг бол ерөөхдөө бол хүмүүс бол ойлгосон байгаа. Нэг юм гоё энергитэй газар, гоё энергитэй хүн, муухай энергитэй хүн энэ өстой нэг сонин шүү гэдэг ч юм уу. Ийм байдлаар хүмүүсийг бид нар энергиэр нь оншилдог. За бид нар одоо амьдралаас юу хүсэж чинь аз жаргалтай, одоо утга учиртай, илүү их тэмүүлэлтэй амьдралыг хүсэж байгаа. Тийм учраас энэ энергийг бол ярихгүй бол болохгүй нэ. За миний одоо хамгийн сүүлд ухаарч ойлгосон маш олон сургалтуудын дараа ойлгосон зүйл бол би бүр аз жаргалтай, утга учиртай тэр гоё амьдралын нууцыг олж илрүүлсэн нь юу вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө энерги дээр ажиллах хэрэгтэй юм байна гэдэг энэ мэдрэмж рүү орсон байна. Яг одоо таны энерги ямар байна? Тэр энерги эерэг байна уу? Амар амгалан байна уу? Гоё байна уу? Ямар байна? Түүнийг одоо онцлно. За түүнийг онцлоод үгүй би сэтгэлээр унаад байгаа юм байна. Би ууртай байгаа юм байна. Би гомдолтой байгаа юм байна гэдэг ч юм. Иймэрхүү мэдрэмжүүд төрж болно. За миний хувьд бол маш гоё тийм амар амгалан за тэгээ утга учиртай тийм догдолсон, тэмүүлсэн та бүхэндээ энэ яг мэдлэг сурсан зүйлүүдээ одоо сурж байгаа зүйлүүдээ юм хуваалцъя гэсэн ийм энергитэйгээр одоо л ярьж байна. За тэгэхээр энэ энергийг хэрхэн өсгөх вэ? За би маш олон хүмүүсээс асуусан энерги хаанаас яаж өсгдөг вэ? Яг юу хийхээр энерги чи өсдөг вэ гэж асууж исэн. За тэгэхээр хүмүүс бол дуртай зүйлээ хийх гэж хэлсэн. Яг үнэ дуртай зүйл чи юу юм? Сайхан алхах уу, аялах уу, агаарт гарах тий. За өөрийнхөө дуртай, дуулах дуртай бол дуулна, бүжиглэх дуртай бол бүжиглэн гихчлэн одоо дуртай зүйлүүд маань бол хүн болгонд адилгүй байдаг. Гэхдээ нийтлэг нэг зүйл нь бол байгальтайгаа ойрхон байж чадах юм бол бидний эрчим энерги өндөр байх боломжтой. За гих мэтлэн би та бүхэндээ одоо энэ эрчим энерги өндөр байлгах, өөрийнхөө одоо их жинхэнэ энэ дотоод эрч хүч энергийг яаж энэ дотоод хүчийг ил гаргах вэ гэдэг зүйлүүдийг яриад байвал бол дуусахгүй. За тэгэхээр товчхондоо олвол одоо энэ зүйлүүд маань бол энэ арга билгийн амьдралыг хослуулах ёстой юм байна гэдэг дүгнэлтэнд бол хүрсэн байгаа. За бэлэг ухаанаа хөгжүүлээ, түүнээс орж ирсэн тэр зүм мэдрэмжийг луучин болгож бид нар амьдралдаа чиглүүлэг болгож харин аргын амьдрал дээр тэр төлхөө гаргаж аргыг боловсруулна гэдэг бол хамгийн чухал гэдгийг бол ойлгосон байгаа. Тэгэхээр ер нь бол нэг юм 3-аас 4 түвшин байгаа. Нэгдүгээр түвшин дээр байгаа хүмүүс бол асуудал дотроо ингээд живчгсэн, үргэлж ингээд асуудалтай байж байдаг, үргэлж зовж байдаг ингээд ийм хүмүүс байдаг. За миний хувьд бол яг тийм байсан. За энэ түвшнээс гарсныг илэрхийлэх зүйл бол маш гоё тайван байлдаг. Хоёрдугаар түвшний хүмүүс бол зориггүй, маш тайван. За ингээ урсгалаараа явж идэг ийм төрлийн хүмүүс бол хоёрдугаар түвшний хүмүүс байгаа. За тэгээд тайван байгаа л ингээл явж л идэг. Нэг гоё юм болвол тэгээд тухайн хүнийг гоё хүлээж аваад ч юм уу ингээ явж идэг. За тэгээд зориггүй байгаа учраас нэг утга учир амьдралын сайн сайхан ямар нэгэн зүйлийг хийж бүтээмээр тэр мэдрэмж нь байдаггүй. За 3 дугаар түвшинд орохороо зоригтой болж эхэлдэг. Ямар нэгэн зориг тавиад түүнийхээ төлөө явдаг. Өдөр болгон түүндээ зориулж өөрийгөө хөгжүүлдэг, цагаа зарцуулдаг, хичээдэг ийм төрлийн хүмүүс байгаа. За тэгээд 4-р түвшин дээр ороод ирэхээр тухайн хүн маань зорилго маань шинжлэгдэж орж ирдэг. Яаж шинжлэгддэг вэ гэхээр илүү их өөрийнхөө төлөө байсан болвол нийгмийн төлөө, бусдын төлөө илүү олон хүнийг хамрах тийм зорилго болж шинжлэгддэг. За миний хувьд бол зөвхөн би өөрөө би өөрөө аз жаргалтай болъё. За би өөрөө гоё биетэй болъё. Би өөрөө эрүүл хооллъё гэдэг ийм зорилго тавьж агаад дараа нь гэр бүлдээ нөлөөлөе тий. Гэр бүлийнхаа бас харилцаа хандлаганд нөлөөлөе гэдэг ийм зорилго тавьдаг ч юм уу тий. Илүү бус руу чиглүүлсэн ийм зорилгыг тавьж эхэлдэг. За хамгийн сүүлийн түвшин дээр болохоор нийгэм рүү чиглэсэн ийм зорилгыг тавьж эхэлдэг. Тэгээ зорилго маань өөрчлөгдөд эхэлдэг. Зорилго буюу хаа хүрхэн тодорхой, юуны төлөө амьдарч байгаа нь тодорхой.
Одоо юу гэж хэмдэ хэний төлөө яах гэж би энэ зүйлийг хийгээд байгаа юм бэ гэдэг асуултыг хүмүүс ер нь өөрөөсөө асуудаг. Тэр хариулт нь ингээд тодорхой мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Миний хувьд ч гэсэн бас болоод тэр нь бол маш сайхан тодорхой болсон. За тэгээд дотоод хүч нэгдэх үед одоо ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр дотоод хүч маань одоо тухайн хүний ухаарлын түвшин өөртөө хэр их ажилласнаас хамаарат нэгдэх хэмжээ нь одоо тодорхой хэмжээний хэмжээтэй байдаг. За миний хувьд бол тодорхой хэмжээнд одоо дотоод хүчээр нээсэн ингээ явж байгаа. За энэ дотоод хүчээр нээчихээр яадаг вэ гэхээр илүү их бүтээлч болно, илүү их зүйлүүдийг хийн, маш гоё санаанууд орж ирнэ. За тэрийг ч хийчмээр, энийг ч хийчмээр ямар нэгэн юу ч хамаагүй ингээ байрж аваад бүгдийг нь хийчмээр санагдана. За энэ үед юуг анхаарах вэ гэхээр одоо олон юмыг ингээд зэрэг эхлүүлээд маш гоё санаануудыг зэрэг эхлүүлээд ингээд цалгартуулах те чанаргүй олон зүйлүүдийг хийх юм одоо эрсдэлтэй байдаг. Тийм учраас яг ийм жанжин шугамаа барьсан. Одоо ингээд бидний ингээд төвшин буюу ухамсарын төвшин ахих тусам одоо бидний ухамсараас хамаарат зорилго өөрчлөгдөнө. Тэгэхдээ зорилго өөрчлөгдөхдөө хэрхэн яаж өөрчлөгдөх вэ? Өмнөх зорилготойгоо хэрхэн яаж уялдах вэ гэдэг талаас нь бас зорилгыг өөрчилж болно. За тэгэхээр яг ийм тууштайгаар нэг зүйлийн төлөө явъя гэсэн энэ зорилгыг би яаж гаргасан бэ гэхээр миний хамгийн гой зүйл том зорилго тэг хизээч ийм эргэдэггүй одоо ганхдаггүй ийм зорилго болвол эерэг нөлөөллийг үзүүлэх гэдэг ийм том зорилго байдаг. Энэ зорилгынхаа хүрээнд бүх зүйлүүдийг хийдгээ. За ингээд зураг зурдаг, YouTube дээр контент хийж ийн, гэртээ ээж нь байж ийн, хайртай охин нь байж ийн, дүү ээж чадчихээн, эгч ээж чадчихээн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд маш олон зүйлүүдийг хийж байгаа ч гэсэн хамгийн гол нь миний үнэт зүйл юу юм бэ? Эерэг нөлөөллийг үзүүлэх, шударга байх тий. Одоо хин хиндэ ашигтай байх. За мэдээж одоо ингээд сургалт одоо ингээд гаргаа явж байгаа одоо чөлөөт уран бүтээлчийн хувьд одоо энэ сургалт маань яг тухайн төлбөртөө үнд үүсгэхээс одоо үн цэнтэй байж чадчихээн үү гэдэг тал дээр анхаарах гэдэг ч юм уу тий. Яг энэ жанжин шугамаа барьж явах нь бас их чухал байдаг. За тэгээд явж идэл одоо хүрээлэл, найз нөхөд чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлэх юм, санхүү дээрээ ямар байхын гихчлэн маш олон зүйлүүд гарч ирдэг. Тэгэхээр зорилгоо болвол яг ийм жанжин шугамтай, чиглүүлэхтэй тодорхой гаргах нь маш чухал юм байлээ шүү. Та бүхний зорилгоч бас тийм гаргах ёстой, тийм гаргах хэрэгтэй. Та өөрөө ингээд туршаад амьдралдаа хэрэгжүүлээд үзэхээр маш өөр мэдрэмж төрдөг байгаа шүү. За ингээд энергийн талаар ярихад бол юм байна. Тэгэхээр өөрийнхөө энергийг гой цэвэрлэе, эрч хүчтэй байлгая, түн дээрээ ажиллая гэдэг уриалгыг өгөөд өнөөдрийн бичлэгээ үгээр дуусгаж байна. Хамтдаа ингээд далайн эргээс одоо бичлэг хийсэндээ үнэхээр их таатай байна. Баяртай.